За өдрийн мэнд хүргэе. Өдрийн мэнд. За сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. Ингээд Мега телевиз бүгд найрамдах Солонгос улсын Сөүл хотоос эрүүл мэндийг эрхэмлэгч Жима Корея компаниас та бүхэнтэй мэдчилж байна. За сайн байцгаана уу. За би Мега захирлага та бүхэнд танилцуулчихъя. Яг нард явагдаж байгаа Понд явж байгаа дуу жаргалтай шинжилийг дууссан дуучин Жимагийн Руби захирал, Мягмар сүрэн захиралтай хоёр өнөөдрийн лайвыг хамт хийхээр болсон байгаа. Баярлалаа. За би болохоор энэ гоё үзэсгэлэнтэй оюунлаг эрдэмлэг докторант энэ манай Жима Корея компани Diamond захирал өнөр жаргал захирлыг бас өрсөн байгаа. Тэгээд бид одоо шинэ жилдээ өгтөх гэж байна. Тэгээд одоо хуучин оноо бид нар үтгэхдээ юу хийж бүтээснэ ярьдаг. Бас шинэ жилээр би хайртай хүмүүстэй ямар бэлэг өгөх вэ гэд одоо бодоод эхэлсэн те зарим хүмүүс нь бэлгээ аваад эхэлсэн байгаа. Тэгээд тийм болохоор зэрэг гоё жаргалтай шинэ жилийн бэлгэнд бид нар цэвэр цэнгэг агаарыг ёонжуулсан агаарыг бэлгэлэх машиндаач авч явдаг, гэртээч авч байлгаж болдог, оффистооч ингээ байлгадаг энэ гайхамшигтай бүтээгдэхүүнийг та бүхэндээ танилцуулах гэсэн юм аа. За яг цаг үе олсон одоо лайв байна гэж миний хувьд бодож байна. Бидний хувьд болохоор ингээ Солонгост амьдарч байгаа. Гэхдээ өнөөдөр Монголын одоо Улаанбаатарын нөхцөл байдалд энэ агарын онжуулагч буюу агаар цэвэршүүлэгч үнэхээр яг эрэлт ихтэй байгаа цаг үе. Өнөөдрийн утааны асуудал бол их хурц асуудал болсон байна уу. Тэгээд өөртөө хайртай хүн болгоны ахаад өөрийнхөө хайртай хүмүүстэй хайртай хүн болгоны яг одоо хамгийн сайн агаар цэвэршүүлж хамгийн сайн агаар цэвэрч хаана байна гэдэг постууд асар ихээр явагдаж байна. Тэгээд энэнд нь бас бид нар хариулт өгч энэ лайв цагаа осон лайв байх шиг ба штэ. Тэгээд одоо яг фэйсбүүкт ингээд ороод харах юм бол яг үнэндээ сэтгэл эмзэглүүлмээр тийм ээ харанхуй одоо тий үнэхээр энэ агарын бохирдол дотор одоо байгаа тий эх орноо улс орноо тий хайртай хүмүүсээ харахтаа бид нар ч гэсэн сэтгэл маань яавал энэ агарыг биднээс шалтгааллах зүйлээрээ тий ингээд бид нар одоо өөрийнхөө хайртай хүмүүсийг хамгаалах вэ гэдэг зүйл бол шууд бидний одоо тий оюун бодол зүрх сэтгэлд хамт байж байгаа. Тэгээ би энэ бүтээгдэхүүнийг анх харахтаа үнэхээр гайхалтай одоо гадуур байдаг зөндөө ёонжуулагч байдаг тий агаар цэвэршүүлэгч бол байдаг. Гэхдээ тэднээс өөр давуу тал олонтойг нь харж байсан юм аа. Тэгээ та энэ яг тэр давуу талуудыг нэг ярьж өгөөч. За Жимагийн агаар ёонжуулагч бид нар ярьж цэвэршүүлэгч гэдэг үг хэрэглэхгүйгээр агаар ёонжуулдаг гэдэг үг хэрэглээд байгаа байхгүй юу. Тэнгүүд эхлээд ёонжуулагчийн талаар ахаа нэг ойлголт авах шаардлагатай болдог. Тэгээ цэвэршүүлээд ёонжуулна гэдэг энд бол агаар ёонжуулагч гэж бид нар нэрлэж байгаа ч гэсэндээ ёонжуулаад ахаа цэвэрлдэг ойлголт хамт явж байгаа байхгүй юу. Тийм учраас энэ жирийн нэг агаар цэвэршүүлэгчээс хэд дахин илүү чадaltaй ойлголтыг бид нар одоо ярих ёстой гэсэн үг. Тэгээд одоо байгаль урмал мод өөрийгөө ариутгаад өөрийгөө тий дандаа өнгөлөг байлгадаг. Хэн нэгэн очиж торддаггүй, хэн нэгэн очиж арчилдаггүй. Тэр нь өөрөө юу гэхээр өглөө болгон одоо нар мандахаас өмнө ингээд ман бууж шүүдэр бууж юм байгаль өөрийгөө доороос ингээд хас цэнэгтэй ёоныг дүүрэн гаргаад бүх зүйлээ ариутгадаг гинэ. Тэр нь одоо ёонжуулалт ингээ явагдаж байдаг гэсэн үг байна шүү дээ. Тэрэн шиг одоо Жимагийн агаар ёонжуулагч бол яг тийм зарчим явдаг гэсэн. Байгалийн зарчим. Одоо бид нар ч гэсэндээ энерги цэвэрлэг бол байгальд гараад өөрснөөгөө хөрс дэлхий дээр хөл нөцгөн гიშгэхээр бидний биеийн одоо хас цэнэгтэй ёоноор дүүрч бид нар биеэ эмчилдэг, илаашуулдаг байх нь байна л да. Тийм ойлголт явагдаж байна гэсэн үг байхгүй. Тэгэхээр агаарыг ёонжуулаад ахаад агаарыг цэвэршүүлдэг ойлголт гэсэн үг байгаа. Тэгээд сая коронагийн үед манай энэ агаар ёонжуулагч ер нь бол Солонгост ингээ гарч ирээд бүүм хийсэн шүү дээ. Та мэдж байгаа тийм. Ерөөсөө маш их одоо олон солонгоснууд алдартай болсон юм. Тэгэд энэ нь өөрөө яаж нэхэр энэ агаар ёонжуулагч маань ахаад энэ агаар дахь нэм бактерийг ёонжуулалт нь агаар дахь нэм бактерийг барьж аваад устгадаг ойлголт байгаа байхгүй юу. Тэгэхээр агаар дахь сөрөг одоо нэг өстэй тийм муу бактерийг устгаж чаддаг, ахаад агаарыг маш сайн цэвэршүүлж чаддаг одоо зүйл байна. Тэгээд тэгсээр нэ
энэ жижигхэн эд чинь 58 м квадратыг окей. Одоо та гарын хаалга бариад үзтээ. Тэгээ таны гарын хаалгатай нэг ингээл яхад юм жижиг байгаа шүү дээ. Тэгээ энэ жижигхэн хэмжээтэй. Тэгээ тэгсэн хэрнээ бид нар энийг машиндаа аваад явж болно. Ахаад ийм 58 м квадратад одоо хангалттай энэ агаарыг цэвэршүүлж чаддаг эд байгаа юм. За. Тэгээд ахин нэг чухал point нь би ингээ эргүүлээд энэ харуулъя л да. Энийг одоо бид нар ойртуулах гэж. за тавьхгүй. Энийг бас бид нар харуулад авчвал хэцүүгээр байгаа. Энэ дөрвөн юм ингээд эргэцэн юм байгааз энэ за эрнийг болохоор гадуур байдаг ихэнх агаар цэвэршүүлэгчүүд ямар байдаг вэ гэхээр ийм нэг тарнодоо эргэжээд юм байна л нэг л тарнодоо. Тэр нэг ийм сенс эргэж агаархыг ингээ хумж аваад шүүжээдэг гэсэн юм байна. Тэгвэл гадуур байгаа зах зээл дээр байгаа нь. Тэгвэл жемагийн болохоор яаж юм гэхээр ингээд энэ дөрвөн тарнодоо энэ жижигхэн хэмжээтэй ирнэ дөрвөн тарнодоо зэрэг иргэдэг учраас богино хугацаанд нөгөө 58 м квадратыг чинь маш хурдан хугацаанд бүгдийг нь цэвэршүүлж бас яонжуулж чаддаг чадaltaй. Тэгэхээр дөрвөн тарнодоо зэрэг иргэдэг эд байх нэ. За. Тэгээд ахин одоо эндээс нөгөө фильтр гэдэг. Одоо энэ ерөөсөө бүх яонжуулалттай фильтр гэж юм байгаа. За. Тэгэхээр энэ фильтр дээр юу байна вэ гэхээр одоо энийг хараараа манайхан. Тэсээ одоо энэ хайрцаг дотор ингээд савлагдаад энэ дотор орж савлагдаад юм байгаа юм. Тэгээд энэ хайрцагных нь энэ дээр нь юу байна гэхээр энэ одоо нийт 12 давхар фильтртэй. Тэгээ 12 энэ одоо 12 давхар фильтр нь болохоор мөнгө зэс тэгээ үндсэн одоо фильтр нь орж ирээд ахаад мөнгө зэс гэ дандаа маш өндөр ариутгах чаддаг фильтрүүд энэ төр яваад байгаа байхгүй юу? Дээр нь одоо UV гэрлийн хүчээр бас энэ давхар одоо нинг усгаж чаддаг фильтр бас ингээд орсон. Маш өндөр одоо 12 давхар фильтр гэдэг бол асар өндөр одоо хүчин чадалтай фильтрэнд орсон байна гэсэн үг юм байна та. Тэгээд бид нар энэ агаар амжилтчийг ингээ асаах юм бол одоо энэ өнгө нь хардаа ингээ өөрчлөгдөж байгаас та энэ хараарай. Энэ ногоон гэрэл асчих юм бол энэ ингээ агаар цэвэрхэн байна гэсэн юм байна. Ногоон гэрэл асчих юм бол за тэгээд энд ингээ та бүхэнд харуулахаа би бас ингээ сонирхолтой туршилт хийх гээд тамхи татдаг хүнээс битээр татдаггүй шүү. Тэгээд битээр тамхи татдаггүй. Тэгээд тамхи татдаг хүнийг гуугаа тамхийг авчирд ингээ авчирсан байгаа. Тэр эндээ бид нар агаар яонжигчийн дэргэд тамхи асаах юм бол утаа авахтаа яаж өнгө нь өөрчлөгдөх юм манайхан хараараа. Ингээд юу ачи. Ингээд төвшүүлчих байх. Тэгээд энэ хооронд таныг яаж авах хооронд энэ нөгөө нэг юуны утасны цэнэглэгч шиг ийм өөрөө цэнгэлждэг байгаа. Тий. Энэ бол бас маш авч явахад цэнэглэхэд маш амархан тийм байгаа. Цэнэглэхийн байнга хийж байгаа. Наад юуныхаа дараа болох зөөр. Зөөр. За би тамхи төлчихвэ. За одоо энэ утаа тамхины утаа харагдчихэв те. Утаа нэлээд сан гаргаж өгөх юм бол утаа авахаараа өнгө нь өөрчлөгдөх ёстой. За энийг одоо яаж бид гараа баг гаргачихваа яа. Оо эн чи эсрэг талаас. Тамхи татчихгүй хүмүүсийн юу нэ. За энэ бол айх гой цаг боллоо те. За энэ талын барих хөстэй байсан шүү даанч тийм баха те. Тэгэхээр нөгөө нэг татад айгу жинхэнэ гой лайв болж байна. Яа да байтар. Юу нэ тамхи татдгүй гэдгээ битээр баталчлаа тийм ээ. За одоо жинхэнэ тамхи шиг өнөр гарч байна яг энэ улаан сая ингээ асахаар улаан өнгө орж ирж байгаа. За сая өнгө нь яачлаа. Нэг өөрөө эго чал. За яг хоо зөөр. Ханган бүний өмян чами жанаг. За хардаа өнгө нь өөрчлөгдөж байгаа сте. Нэг шар өнгө. 감사합니다. 여기나. 괜찮아요. 나 오면 괜찮을 것 같은데. 괜찮아. 야, 그럼 어쩌지? 그때 당근 누구한테 났었지 나 우리 энэ төрчлээ за. За. Одоо ингэ шууд нөгөө өнгө авахтаа энэ маань шууд юу яагаад байна? Цэнэгс авааг бахт нь хуйлаа болчихчих. Цэнэгс алсан биш үү? Тийм.
Гэхдээ ер нь хамгийн гол нь болохоор биш те. Нөгөө нэг тамхины утааг яаж мэдэрч байгааг бид нар харуулах гэжсэн. Тэгээд сая бид нар одоо компани дээр байгаа үзүүлэлт байдаг энэ юугаа авсан учраас цэнгэлж амжаагүй байсан. Тэгээд тийм болохоор яаж шүү дээ. Тийм шүү. Цэнгэлж амархан унтраад байна. Тийм цэнгэлж амжаагүй нөө цоо шин юу яасан. Жохон байжаа цэнгэлж байгаа дахиад. За тэгээд энэ цэнгэлэгдэж байгаа. За тэгэнгүүт манай энэ ёонжуулагч болохоор их хөөхн нь болохоор хөөхөн ингээд зүгээр цүхэн тэгээд аваа явчих болдог. Тэгээд ерөөсөө л одоо бид нар нэг ном авч явж байгаа юм шиг те цүнх одоо ажил дээр өглөө ажилдаа эрэхтэй ч гэсэн байрж ирээл утас шигээ ингээд цэнгэж тавьчаад тэгээд одоо төгжрээндээ явж ат машин дотроо ч гэсэн те гой цэнгэг агаар тэгээ хараад амархаараа зэрэг дахиад гэртээ та тэр цүнх таны тэнд талд байх шиг байна. За энийг яг цай цэнгэг аваагүй юм ерөөсөө. Ингээ бид нар аваа явчих боломжтойгаа. Маш хөнгөө. За 11 давхар фильтртэй. Окей. За ийм хөөрхөн. Тэгэд энийг болохоор би ер нь бэлгэнд бол үнэхээр одоо хамгийн нандин тансаг маш чухал одоо бэлэг байна гэж бид нар одоо үзэж байгаа. Тэгээ манай Jima Korea компани хэрэглэгчид маань бас гишүүд маань бол гишүүдийнхээ үнээр авдаг штэ тийм ээ. Тэгээ та бүхэн маань ийм сайхан одоо цэвэр агаар цэнгэг агаарыг жаргалтай шинжилттэй хайртай хүмүүстэй бэлэглээрээ. Та дахиад тайлбар хэлэх гэжсэн үү? Харин тий. Ярих юм яагаар юм ярих юм зөндөө. Тэгэхээр маш товчхондоо одоо ойлголт өгөхөд сая ахад хэлсэн тий. Бид нар энэ жижигэнээс 11 давхар ахад давхар фильтрүүд орж өгсөн маш өндөр одоо зэрэглэлийн агаар тханын бактери вирусыг бас устгах чаддаг. Богино хугацаанд 4 таранда зэрэг ажилласнараа агаарыг богино хугацаанд одоо цэвэрлэж чаддаг. Одоо миний мөрөдөл байт юм да. Монголын бүх цэцэрлэг, Монголын бүх одоо сургууль тий бас эмнэлгүүд хүүхэд таанаа тэр бүх газрын бүгд байгаасай гэж одоо хүсдэг. Тэгээд дэстэ хүүхд хайртай хүн болгон бидээ бэлэглэхтэй шинэ жилд хамгийн супер бэлэг байвал энэ бэлэг л хамгийн супер болох тийм гэж бодож. Яг үнэ. Тэгээд хамгийн гол нь хүчил төрөгчийг их хэмжээгээр гаргаж байгаа шүү дээ. Тэгэхээр зэрэг бид нар хотоосоо болоод мэдээж хагас бүтэн санд гарч амарч байгаа. Гэхдээ машин дотор хүртэл тэр одоо хар утаан дунд хүртэл энэ одоо жижигхэн хөөрхөн ёонжуулагчаараа ингээд гоё цэвэр агаарыг хөдөөнийхөө цэвэр агаарыг аваад явж гэнэ гэдэг бол үнэхээр гайхамшиг биш гэж үү те. Кармалаад авчиж болдгүй юм чин агаар ус хоёр байдаг штэ те. Тэгээд бас энэ агаар буюу агаар нь маш сайн байх хэвээр. Агаар сайн байж бид нэр одоо энерги гэдэг зүйлийг авахад те хүчил төрөгч нүүрс ус хоёр чинь нийлээд бидний эсэд энерги болох хэвээр байгаа байхгүй юу. Гэтэл агаар ийм муу байвал бид нар хангалттай хүчил төрөгч юусэн ахгүй. Тэгэхээр чи зэрэг хүчил төрөгчийн дутагдалд ороод ирнэ. Хүчил төрөгчийн дутагдалд бид нар удаан орох юм бол толгой байн говддаг, амархан сулддаг, нойргүй байдаг, стресстэй байх, төвлөрөх чадваргүй гэх энэ бүх чинь ерөөсөө маш эс чинь энэ хүчил төрөгчөөр хооллоод байхад агаар муу гэж юусэн болохгүй байхгүй юу. Тэгэхээр бүх айлд хамгийн сайн хүчил төрөгч одоо гаргагч байх хэрэгтэй болчихж байгаа байхгүй. Тэгэхээр хамгийн сайн байгаа мэт чинь байгаль өөрөө асар их хүчил төрөгчийг үйлдвэрлэгч байна. Тэгвэл одоо тэр боломж бас энэ Jima-гийн агаар ёонжуулалттай байхад бас боломжтой байна гэж хэлмээр байна. Тийм харин тэгээ бид нар ер нь бол агаарын бохирдол мэдээж хэзээ нэгэн цагт арилна гэж итгэж байгаа. Бид нар сөүлд амьдрахтаа бол одоо болохоор нөгөө өвөл учраас бас солонгосчууд бол маск нэлээд зүүж байгаа. Гэтэл яг одоо бид нар чи их дархлаатай болсон яг үнэндээ бохир санагдахгүй байгаа байхгүй юу. Тэгээд ийм цэвэрхэн агаартай байгаа хүмүүс хүртэл маск зүүж яхад те миний хайртай хүмүүс тэр хард одоо утаан дунд байгаа шүү дээ гэж бодохоор үнэхэрийн одоо миний зүгээс шалтгааллах, миний мэддэг одоо миний чаддаг юм юу вэ гэвэл бид нар мэдээллийг хүргэе те ийм гоё технологийн одоо шинэ технологиор те орчин үеийн технологиор дэлхийд тэргүүлж байгаа солонгосын технологийн энэ одоо бүтээгдэхүүнийг бид нар монгол хэлээр тийм ээ солонгос хэлний мэрэгчлэн докторант хүн одоо судлаа тайлбарлсан тэр судлаачдын бүтээлийг монгол хэлээр та бүхэнд орчуулад бид нар бүр энэ офисоос нь тийм ээ шууд хүргэнэ гэдэг бол бидний бас оруулж байгаа нийгмийн одоо тий хариуцлагын хүрээнд хийж байгаа бас ийм мэдээллийн
том хөрөнгө оруулалт юм гэж үзэж байна. Тэгээд та бүхэн маань бас бид нар өөрөөсөө шалтгааллах зүйлийг өөрийнхөө хайртай хүмүүст бас жаргалтай шинэ жилдээ бэлгэлье. Окей. Сайхан байна. Эрүүл мэнд мандан бодрохолтгой. Энгүүгээр болгон эрүүлтэй айл гэрийн гишүүн болгон эрүүл байх болтугай. Одоо бидний хийж байгаа хамгийн одоо томор зорж байгаа зүйл бол ерөөсөө эрүүл мэнд гэдэг уран дээр эрүүлийн хэм мянган жаргалан гэдэг чи одоо тэгэл явах тусам нөгөө Монголын уламжлалт өгсүүдийг бодохоор ямар мундаг юм бэ, бидний өвгдөд энэ олон гой өгсүүдийг гаргаад тавьсан гэж бодоод байгаа шүү. Тэгэхээр эрүүл явах одоо хамаг чухал зүйл нь агаар, тэ маш сайн агаар, маш сайн ус. Тэгвэл тэр сайн агаар, тэр сайн ус бүгд жимод байна гэж хэлчих. Тэгээд жаргалтай шинэ жилдээ сайхан угтцгаагаарай. Merry Christmas. Жаргалтай шинэ жилийн мэнд хүргье. Шинэ жилийн мэнд хүргэе. Сайхан шинэ жилдээ угтцгаагаарай. Jima Korea компани Diamond захирал өнөр жаргал, Ruby захирал мягмарсран бидний бие мэдчилээ. Баярлалаа. За гэлээ хайртай шүү. Мега шоуцохоо баярлалаа. За баярлалаа. За гэлээ. За агаар амжилт ингээд энэ агаар бохир бахаар ийм үнэр болчтой. Энэ өнгөтэй болдог. Тэгээд агаарыг ингээд цэвэрлэчихээрээ тэр өнгө нь ногоон өнгөтэй болох хэвээр. Одоо хардаа ингээд өөрчлөгдөх хэвээр байхгүй юу? Ийм өөрчлөлт. Одоо энэ ингээд цэвэрлэгдээд бүр ном ногоон болох юм бол агаар бүрэн цэвэрлэгдлээ гэсэн болчихж байгаа юм. Энэ одоо Жимагийн агаар цэвэршүүлэгч, агаар ямжлагчийг бид нэр тэр дор нь агаар цэвэрхэн байна уу, тэ агаар бохир байна уу гэдгийг харах юм. Ингээд ном ногоон болчдөг байхгүй юу? Супер гац.